За мэцхан уу өдрийн мэнд хүргэе. За өмнө нь өргөжтэй явуулсан сургалтын маань бичлэг техникийн шаардлага хангахгүй байсан учраас за би өөрийнхөө одоо ярьсан нэг сэдв болох хиймэл оюун ухааны талаар хиймэл оюун ухааныг бид нар өөрсдөө өдөр тутмын ажилд дахиад тусны бичлэг хийж өгье. Бичлэг хийж байна. За ингээд chatgpt.com гэдэг юу байгаа. Вебсайт байгаа. За гар утасны аппликейшн бол бас байгаа. Тэгэхдээ ер нь одоо юу гэдэг гар утасны аппликейшн дээр болохоор арай өмнөх хувилбар яваад байгаа учраас яг энэ компьютер дээр ч юм уу те эсвэл гар утасныхаа браузер дээр chatgpt.com гэдэг ингээд хэлбэр байна. За ашиглахын тухайд бол үүсгэсэн их зүгээр гэж би харж байгаа. За ингээд логин дараад гурван сонголт байна. За имэйл хаягаараа нэвтэрч болно. Эсвэл шууд Google-ээр нэвтэрч болно. Microsoft аккаунт Apple-аар бас нэвтэрч болохоор. За би бол Google-ийг ашиглаад ингээд нэвтэрч. За ингээд арахаар бол миний зураг нууд ингээд гараад ирчихв. За my GPT гэхээр би одоо ингээд ашиглах боломжтой. Тэг энэ дээр бас бүтээж болно гэсэн үг. Тэгэхдээ энэ нь бол төлбөртэй юу гэж байгаа хэсэг байж байгаа. За төлбөрийг ингээд хэрвээ төлнө гэх юм бол ер нь бол free төлбөр бас байна. Нөгөө хэлбэр. За өнгөө хэлбэр дээр нь болохоор GPT 4o, GPT 4o mini гэсэн юм одоо ашиглагдаж байгаа. Харин сарын $20 төлөөд ингээд болвол GPT 4o mini GPT 4 энэ одоо хөлбруудыг болвол язгаарлалтгүйгээр ашиглахын боломжтой байж. Тэгээ мэдээж бол юу гэдгийг те манай Монголын нөхцөлд бол төлбөр төлж ашиглахад бол бас зарим талаараа учир дутагдaltaй байж болох юм. Тэгэхдээ мэдээж юу гэдгийг шаардлагатай үед сард нэг $20 төлөөд юу гэдгийг маш хэмжээний одоо зүйл ChatGPT-г ашиглан хийж болох учраас ер нь бол тийм үдээд орохгүй байх гэж би бодож байна. За ингээд яг энэ хэсэг бол харилцах цонхны хэсэг байгаа. Message ChatGPT те. Преминд за ChatGPT-гийн нэг гоё одоо бусад юунаас давуутай гэх юм уу? Одоо хиймэл оюун ухааны чинь маш олон юунууд байгаа. Түүлүүд, аппликейшн, сайт хаягууд байгаа. Маш олон байна. Тэгээ энэ ChatGPT-гийн одоо гол давуу тал гэх юм бол монгол хэлээр маш сайн харилцах чадвартай. Чинь нөхөр бидний нөгөө тодорхой хэмжээний хэлний бэрхшээлийг шийдэж өгч. За би ямар тохиолдолд ашиглаж ирсэн бэ гэхээр жишээлбэл ийм орчуулга хийлгэж ирсэн байна. Орчуулга хийх. За тэгээд мөн янз бүрийн одоо хиймэл оюуны дарааллыг бас гаргуулж ирсэн байна. Слайдны текстийг орчуулж ирсэн байна. Энэ ChatGPT гэсэн PowerPoint-ийг байлиг ийш нь оруулаад ингээд орчуулга хийлгэж болж ирсэн байна. Төсөлт ажлыг боловсруулж бас болж ирсэн байна. Жишээлбэл ийм хими ч юу ах вэ ингээд хичээлүүд дээр бол тестүүдийг бас болж байна. За цааш нь ингээд харах юм бол Чингис хааныг ажил хэрэгч хосолтой дүрсэлж өгөөч гэдэг юм. Тэгээ энэ дээр бол нөгөө файлууд нь төрөл хадгалагддаг учраас байнгын ингэ байж байхгүй. Өмнөх юм юун дээр өмнө харилцажсэн
Хатнууд нь үлддэг болохоос биш яг ингээд бас одоо юу гэдэг нь зураг татж авахын файлууд нь бол бас дандаа хадгалагдаад байж байгаа юм билээ. За жишээлбэл ийм математикийн бодлогыг бодуулж болж энэ бодлогыг бодож өгнө үү? Энийг би математикийн олимпиадын сайт дээрээс авсан баха. Математикийн хичээлийн шалгалтанд ангийн хөвгүүдийн авсан онооны дунд шингээд ингээд. За тэгээд ингээд юу яасан чинь ангийн дүндд оноо 83 байна. Тэгээ мэдээж энийг юу гэдгийг те би математикийн мэрэгчлийн хүн биш учраас энэ донд бас нөгөө арга барилч гэдэг юм уу те эсвэл үнэн худлаа хариулт хэсэг юм бол би мэдэхгүй. Тэгэхдээ яах вэ гэхээр ер нь энэ чат GPT-гээс гаргаж өгж байгаа бүх юм бол 100% үнэн гэсэн ойлголт бас биш шүү. Манайхан одоо юу гэдгийг өөрсдийнхээ хэмжээнд тодорхой юу шүүлтүр тавьж түүнээс ч одоо энэний гаргаж өгсөн бүх хариултыг ингээд 100% үнэн зөв гэдэг ингээд үзчих бол бас хэцүү. За зарим тохиолдолд би бол нэг асуултаа 3-аас 4 давтаа асуултуудаа өөрчлөөд ингээд юу яах одоо юу гэдгийг илүү наривчлсан хариулт авдаг. За надад хамгийн их таалагдж байгаа нэг зүйл болохоор энэ. За би жишээлбэл энэ сурагчдын нэр гэсэн юм файл байгаа. Сурагчдын нэр. За энэ файл болохоор би одоо манай 83 бүлэгтээ 3200 гаруй хүүхэдтэй. Тэгэд энэ файлуудыг би нэг ангаар нь ялгах хэрэгтэй болсон. Их юм бол нэлээ удаан хугацаа зарцуул магадгүй 2 цаг 3 цаг зарцуулах байх. За тэгэнгүүт одоо сурагчдын нэрсээ оруулаад сайн байна уу өдрийн минь энэ файл дотороо сурагчдын нэрсийг бүлэг бүрээр нь шийт дээр цагаан талбай үсгийн дараалал байрлуулаа. Шийт тус бүр бүлгийн нэрээр нэрлэгдсэн байх ёстой. Сурагчдын нэрсийг мөн дугаарлаж өгөх сайн байна гэх. За ингэнгүүт ингээд явсараад надад сортод сурагчдын нэр гэсэн файлыг үүсгэж өгч. За одоо энэ файлыг би нэгээд харъя. За ингэх юм бол ингээд надад жишээлбэл 10 ингээд манай 83 одоо бүлгийн хүүхдүүдийн нэртэй 83 шийттэй файлыг бий болгоод ирчих. За энийг хамгийн багадаа бид нар одоо юу гэдгийг те нэмж хасах нөгөө шилжилт хөдөлгөөнд тэмдэглэх за хүүхдүүдээ одоо өвгнөр регистрийн дугаарыг бэлтгэгч байдаг юм уу те анги өдөртсөн багш нарт судалгааны бэлэн нэрс өгч байдаг юм уу. За ТТ-шийн дүн нэгтгэж байдаг юм. Маш олон янзаар ашиглаж байна. Тэгэхээр энэ бол нэлээд одоо юу гэдгийг бидний ажлыг хөнгөвчлж өгч байгаа. Тэгээ яг манайхан ингээд өөрсдөө юу яаж үзэх хэрэгтэй л дээ. Одоо Excel дээр янз бүрийн одоо бидний мэдэхгүй чадахгүй юм үйлдэл зөндөө байгаа шүү дээ. Excel гэдэг чинь өөрөө ямар гайхалтай том програм билээ. Тэр одоо тэн дээр хийгдэх одоо янз бүрийн дата анализ одоо юу гэдгийг те дүрслэл тэр болгоныг бол бид нар энэ дээр энэ чат GPT-гээр бас хийлгэж болох юм байна гэж харж байна. За мөн бас нэг зүйл болохоор за ер нь маш олон зүйлийг хийж болно. Тэгээ энийг болохоор манайхан өөрсдөө олон ашиглаж үзээд энэ ингэх юм байна тэгэх юм байна гэдэг ингээд өөрсдөө юу яах вэ? Туршиж үзэх хэрэгтэй. Энд жишээлбэл би ингээд ном орчуулсан байна. Орчуулж quick tip only once you start resolve fear. За товч зүйл байж суур шунал өөртөө итгэлгүй байдалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэж эхэлсэн үе. Эрсдлээс зайлсхийх байдлыг шийдвэрлэх нь зүйтэй. Тэг мэдээж одоо юу гэдгийг төгс орчуулга биш ч гэсэн тодорхой хэмжээнд бол биднэрт гол утга санааг бол гаргаад өгч байгаа. За мөн номын товчлолыг бол юу гэдгийг хязгаарлалтгүйгээр тодорхой үгийн тоон багтаагаад ингээд. За тэр байтугай би ингээд нэг анги бүлгийн юу вэ? Анги бүлгийн ингээд шалгалтын анализыг хийх гэсэн доошо нөгөө хөл мөлн жоохон дутуу байсан юм шиг байна. Тэгээд ингээд нийт дундаж гүйцэтгэлийн тэгээд нөгөө 7-гийн А-гаас И хүртэлх бүх бүлгүүдийн нэр солилцсон байсан учраас би дундаас нөгөө шүүлтүр тавиад ингээд 7-гийн А-гийн дундаж гүйцэтгэл хэдэн хүүхэд байна гэдэг ингээд хийхэд бол жоохон төвөгтэй байсан учраас шууд тэр файлаа оруулж агаад за гүйцэтгэл нь ямар байсан хичнээн хүүх шалгалт өгсөн ингээд асуучихсан чинь энд ихлээр нэг юм удлаа хариулт өгсөн байна тий.
дундаж үйлчлэл 3739, number of students буюу 86 их шалгалт төгсөн байна. Тэгээ би өөрөө нөгөө файлаа мэдчихсэн учраас ингээд чи худлаа тоолж байгаа юм байна шүү. Сурагчдын тоо нь онооны нийлбэр биш юм аа. Тэгэхээр энэ 7-гийн агийн хүүхдүүдийн нийт онооны нийлбэр 86 байсныг ингээд бас нийт хүүхдийн тоо гэдэг ингээд тоо дасаад асуултаа дахиад тавихаар надад ингээд гаргаад ирчих. Сурагчдын тоо 10 байсан байна. 3739 үнд гүйцэтгэлтэй байсан байна ч гэдэг. За иймэрхүү маягаар бол юу гэдгийг ChatGPT гэдэг зүйлийг бол за ингээд мэдээж нөгөө төлбөрийн асуудлаа төлчих юм бол бид нар маш олон зүйлийг туршиж үзэх боломжтой юм. Тэгэхдээ баг агаар ингээд танилцаа сураад явж байхад бол асуудалгүй юу гэдгийг ямар ч байсан энгийн хэрэгцээнд бол болж байна. За ингээд одоо хамгийн сүүлийн үед тренд болж байгаа хүмүүсийн хамгийн их ашиглаж байгаа энэ AI түүлүүд буюу хиймэл оюуханы туслахууд маань одоо чиглэлээр байж. Тэрэнд бол writing буюу бичих, зохиогч гэдэг, productivity буюу одоо ямар нэгэн бүтээл хийх, research analysis гэхээр одоо анализ хийх, судалгаа хийх, education, боловсролын чиглэлтэй, lifestyle буюу амьдралын хэв маяг, programming буюу одоо юу гэдгийг програмчлалын код бичих гэдэг юм уу те. Маш олон юм боломжууд байгаа. Тэгээ яг ChatGPT-гийн үндсэн хэсэг маань энэ нөгөө түрүүн эхлэхэд би харуулж байсан та. ChatGPT Plus-ыг бол нэг 8-9 асуулт асуугаал тэгэл нөгөө тодорхой хэмжээний апгрейд буюу мөнгө төлж ашиглана уу. Харин энэ ChatGPT Great for everyday task буюу нөгөө өдөр тутмын асуулт хариултыг бол үн төлбөргүйгээр цааш нь ашиглах боломжтой гэсэн ийм хоёр сонголтууд байдаг. Тэгэхээр нэг 8-9 асуулт бол маш чанартай, дахин биш, баг үрдчил төлөвлөж байгаа. За энийг ингэж асуувал ингэж асууна гэдэг юу гэдгийг маш сайн төлөвлөөд ингэж асуух юм бол нэг удаадаа те 9 хүртэл асуугаад шийдэл авчих боломжтой. За тэгээд төлбөрөө төлөөрөө тодорхой хэмжээний хугацаа ингээ гарч ирдэг. Юу гэдгийг нэг 6 цагийн дараа холбогдорооч гэдэг юм уу те. Тэгэхдээ 6 цагийн дараа бол нөгөө 9 асуултаа дахин асуух юм. Тэгэхээр заавал бид нар апгрейд буюу нөгөө $20 гэдэг зүйлийг нэг удаадаа $9 хүртэл 9 хүртэл асуулт асуугаад дахиад тодорхой хугацааны дараа дахиад юу гэдэг 6-7 цагийн дараа дахиад 9 асуулт асуугаад ингээд явах юм боломжтой юм аа. Тэгээд одоо юу гэдгийг эс зохиолгож болж энэ боловсролын салбартай тэр байтугай одоо юу гэдэг нөгөө Bloom-ийн таксономийн дагуу ингээд ийм агуулгын хүрээнд тест боловсруулж өгөөч юм. Ингээд хийх хүртэл гаргаад ирж байна. Хүүхдүүдийн төсөлт ажлын төслийг боловсруулж байна. За тэр байтугай одоо шагналын хурлын тэмдэглэл дээр хүртэл нөгөө хэлэх үгнүүдийг бас бичүүл болж байгаа байхгүй. Тухайн багшийнхаа онцлогийг ажилласан жилийн те ерөнхий нөхцлүүдийг ингээд дурдж өгөөд гаргаад ирэнгүүт чинь хаянда за тэр багш бол тэгж ийм одоо хүн байна гэсэн тодорхойлт хүртэл бичиж өгч байна. За гих мэтлэнгээр одоо хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг бол бид нар зайлшгүй бас ажил төрөлтөөр ашиглах хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдүүд маань энийг ашиглаад одоо гэдэг грийн даалгавар хийгээд эссе бичүүлээ, номын товчлол хийлгээд ингээд ахад бол бид нар хүүхдүүдийнхаа юу гэдэг хүүхдүүдээсээ технологийн хувьд бол хит их хоцрохгүй юм. Ямар ч байсан ийм зүйл байд юм байна гэдэг ашиглахыг мэддэг. Цаашлаад бол энийг өөрсдийнхөө ажилд хэрхэн үр ашигтайгаар ашиглаж болох вэ гэдгийг мэддэг байх нь бол одоо бид зайлшгүй мэдэх ёстой, хийж хэрэгжүүлэх ёстой ийм ажил юм байна гэж ингэж харж байгаа шүү. За баярлалаа. Амжилт хүсье.